Та ер нь баг бүх ажил мэргэжлийн хүмүүс бие биетэйгээ ярилцахдаа өөрсдийн гэсэн тусгай үг хэллэг хэрэглэж байгааг ажигласан уу? Тэд хэдийгээр өөр хүмүүс ойлгохгүй байсан ч гэсэн зөвхөн өөрсдөд нь тусгай утга санаа илэрхийлэх үг хэллэгийг бий болгосон байдаг. Бид эмч, хуульч, авто механикч, фермер, барилгачин гээд ямар ч ажил төрөл эрхэлсэн бие биетэйгээ ярилцах тусгай үг хэллэг заримдаа бүр мэргэжлийн нэр томьёо бий болгодог үлээ. Олон талаараа системчилсэн теолог нь яг ийм байдаг. Системчилсэн теологч нь тусгай үгсийг ашиглаж теологоо бүрдүүлдэг. Тэд мэргэжлийн нэр томьёогоор дамжуулж бие биетэйгэн харилцдаг байд. Энэ бол системчилсэн теологийг бүрдүүлэх нь хэмээх цувралын 2 дахь хичээл юм. Бид протестантууд системчилсэн теологийг хэрхэн бий болгосон тухай судалж байгаа билээ. Бид энэ хичээлийг системчилсэн ангиллалын мэргэжлийн нэр томьёо гэж нэрлэлээ. Энэ хичээлээр системчилсэн теологчдыг ажиллаа хийх боломжтой болгодог зарим нэг тусгай үг хэллэгийг үзнэ. Бидний хичээл 3 гол хэсэгт хуваагдана. Эхлээд бид системчилсэн ангиллалын мэргэжлийн нэр томьёо гэж юу болох, ямар байр суурь эзэлдэг талаарх ерөнхий чиг хандлагыг мэдж авна. Хоёрдугаарт бид мэргэжлийн нэр томьёоны бүрдэл хэсэг буюу системчилсэн ангиллал хийсэн хүмүүс тухайн ойлголтыг илэрхийлэх арга хэрхэн бий болгосон талаар судална. Гуравт нь системчилсэн ангиллалын мэргэжлийн нэр томьёоны үнцэн ба хор хөнөөлийг үзнэ. Өөрөөр хэлбэл эдгээр нь системчилсэн теолог бүрдүүлэх бидний хүчин чармаалтыг сайжруулдаг эсвэл саадуулдаг тухай үзнэ. Ингээд бүгдээрээ мэргэжлийн нэр томьёонд хандах үндсэн чиг хандлагыг үздэцгээе. Энэ сэдвийн талаар өргөн ойлголттой болохын тулд бид дөрвөн асуудлыг хөндөх болно. Нэгдүгээрт бид юуг мэргэжлийн нэр томьёо гэж хэлээд байгааг тодорхойлно. Хоёрдугаарт бид теологийн нэр томьёо ба теологийн ухагдхууны хоорондын харилцааг тайлбарлана. Гуравдугаарт бид системчилсэн ангиллал хийхэд мэргэжлийн нэр томьёо ашиглах хэрэгцээнд анхаарлаа хандуулна. Харин дөрөвдүгээрт системчилсэн теологийг бүрдүүлэх явцад мэргэжлийн нэр томьёоны эзлэх байр суурийг тодорхойлох болно. Ингээд бүгдээрээ эхлээд мэргэжлийн нэр томьёо гэж юу хэлээд байгааг үздэцгээе. Бидэнд системчилсэн теологийг анх судлаж эхлэх үед системчилсэн теологчдын үг яриаг сурах хэрэгтэй гэдэг нь тун хурдан илэрхий болдог. Жирийн үед бидний хэрэгэлдэггүй үг хэллэгийг системчилсэн ангиллал хийж байгаа хүмүүс олонтоо хэрэгэлдэг билээ. Түүгээрч барахгүй тэд энгийн өдөр тутмын үгийг жирийн бус байдлаар хэрэгэлдэг байд. Тухайн ойлголтыг иймэрхүү жирийн бус байдлаар хэрэглэхийг ихэвчлэн теологийн мэргэжлийн нэр томьёо гэж хэлдэг. Бид зорилготойгоо уялдаад теологийн мэргэжлийн нэр томьёог теологт тусгай утгаар хэрэглэгдэж байгаа үг хэллэг гэж тодорхойлж болох юм. Заримдаа системчилсэн теологчид нэг зүйлийг нөгөөгөөс нь ялгахын тулд мэргэжлийн нэр томьёог хэрэглэдэг. Жишээлх юм бол зөв теолог гэдэг үг нь ертөнцийн эзэн болон түүний мөн чанарыг судлах гэсэн утгатай юм. Энэ нь ертөнцийн эзэн өөрөө бие дан оршдог. Түүний бүхнээс давуу тал зэрэгт гол анхаарлаа хандуулдаг. Харин үүнээс ялгаатай нь теолог гэдэг нэр томьёо нь хүн, гэм, авралын тухай хатуу онол гэдэг ертөнцийн эзэнтэй холбоотой бүх зүйлийн тухай өгүүлсэн илүү өргөн хүрээг хамарсан утгатай байдаг юм. Заримдаа мэргэжлийн нэр томьёо нь төвөгтэй цогц сэдвийг нэг буюу хідэн үгээр хураангуйлах тохиромжтой арга зам болдог. Жишээлбэл теологийн мэргэжлийн нэр томьёоны нэг болох гурвал гэсэн ганцхан үг нь ертөнцийн эзэн тэргүүлсэн гурвал гэсэн маш нарийн сургаалыг тун амархан хураангуйлж чаддаг. Теологийн холбогдолтой ярианы үеэр тухайн сэдвтэй холбоотой үгийг л дурдахад амар байдаг. Жишээ нь тухайн хатуу онолтой таарлах бүртээ үүний нарийн төвөгтэй байдлыг бүгдийг тайлбарлахын оронд гурвал гэж хэлэхэд хангалттай. Ихэнх тохиолдолд теологийн мэргэжлийн нэр томьёонууд нь теологт тусгай утгаар орж байгаа үг хэллэг байдаг билээ. Энэхүү бид мэргэжлийн нэр томьёо гэж юу болох талаар үндсэн ойлголттой боллоо. Одоо харин нэр томьёо ба ухагдхууны хоорондын харилцаа гэсэн өөр нэг асуудлыг судлах хэрэгтэй. Бидний хэрэглэж байгаа үг нь тухайн үгийн илэрхийлж байгаа утга санаа буюу ухагдхууны хооронд ямар холбоо байдаг вэ? Эдгээр нь хоорондоо хэрхэн дүйдэг вэ? Бид энэ сэдвийг хоёр талаас нь судлана. Эхлээд хүний хэл ярианд гүйцэтгэх нэр томьёо ба ухагдхууны хоорондын холбоог ерөнхийд нь үзнэ. Дараа нь Библийн хэл ярианд гүйцэтгэх нэр томьёо ба ухагдхууны хоорондын холбоог үзнэ. Эхлээд ерөнхий үг яриа болон ухагдхуун нь хоорондоо хэрхэн холбогддог талаар үздэцгээе.
Хэрв та хүмүүсээс тэдний бодол санаанд үг нь ухагтхуунтай хэрхэн холбогддог тухай асуувал тухайн үг бүр харгалзах утгатай байдгаа гэж ихэнх нь хэлэх бизээ. Ихэнх хүн нэр томьёо ба ухагтхууны хооронд нэг нэгнтэйгээ шууд харгалзах нэг л холбоо байдаг гэж үздэг юм. Хүмүүс яагаад ингэж боддгийг ойлгоход тийм ч хэцүү биш юм. Хэрв бид жаахан хүүхдүүдийг эцгийнхээ хэлийг хэрхэн сурч байгааг ажиглавал тэд эхлээд хүмүүс, идиом болон энгийн үйлдэлийн нэрийг тогтоодог. Ээж нь өөрлөгөө заагаад, ээж эсвэл зүсэм талах бариад талах гэх мэтээр хэлдэг. Харин цаг хугацаа өнгөрөх бүр хүүхдүүд олон үг сурч, улмаар тэр үгсээ олон утга санаатай холбодог юм. Насан туршид гадаад хэл сурахдаа ихэвчлэн яг үүнтэй адил үг үгээр нь сурч эхэлдэг. Иймэрхүү анхан шатны төвшөнд бид үнэхээр нэг үгийг нэг ухагтхуунтай холбодог билээ. Хэдийгээр бид энэ тухай бодохгүй байсан ч үг ба утга санааны хоорондын харилцаа нь үнэндээ бол илүү төвөгтэй цогц байдаг. Бид эдгээр төвөгтэй асуудлын зармыг хоёр энгийн мэдлэгээр хураангуйлж болох юм. Нэг талаар олон нэр томьёо нь ганцхан ухагтхууныг илэрхийлж болно. Мөн нэг нэр томьёо нь олон ухагтхууныг илэрхийлж чадна. Одоо олон нэр томьёо нэг ухагтхууныг илэрхийлж чадна гэдгээс эхлээд энэ асуудлын хоёр талыг үздэцгээе. Бид нэг санааг илэрхийлэхийн тулд байнга л олон нэр томьёо хэрэгэлдэг гэдгийг ойлгоход тийм ч хэцүү биш юм. Жишээлбэл надад Беки гэдэг нэртэй охин бий. Би хүмүүстэй ярилцаж байхдаа түүнийг Беки, миний охин, Варени эхнэр, Магигийн ээж, Лилигийн ээж, миний үр удам, цорын ганц хүүхэд минь гэх зэргээр хэлдэг. Мэдээж энэ жагсаалтыг цааш нь үргэлжлүүлж болно. Хэдийгээр нэр томьёонууд нь үл ялэг, нарийн ялгаатай ч бүгд миний амьдралд онцгой байр суурь эзэлдэг хүнийг заасан нэг л цогц ухагтхууныг илэрхийлж байгаа юм. Яг ийм зүйл энгийн хэл ярианд ч гэсэн тохиолддог билээ. Далай гэдэг санааг илэрхийлж болох үгсийг бод. Мөн та нар эх орон гэдэг санааг илэрхийлж болох нэр томьёонуудын тухай бодож үзээрэй. Дэлхийн улс орнуудын хэл бүрт олон нэр томьёо нэг ижил ухагтхууныг илэрхийлэх явдал олонтой тохиолддог билээ. Нөгөө талаар нэг нэр томьёо нь олон ухагтхууныг илэрхийлдэг нь бас үнэн билээ. Үүнийг ойлгохын тулд та зөвхөн төрөл хэл дээрх толь бичгээл харахад хангалттай. Толь бичгт байгаа олон толгой үг нь нэг нэр томьёо олон утгатай болохыг заадаг. Тэр олон тодорхойлолт нь нэг нэр томьёо олон өөр ухагтхууныг илэрхийлж байгааг харуулдаг. Зүгээр л өдөр тутмынхаа ярианаас нэг жишээ авч үзье. Жишээ нь англи хэлний bar гэдэг үг байна. Энэ ганц үг л олон өөр утгатай байдаг. Энэ нь гуайлан, хадан хясаа, хориг, хувьчдын мэргэжлийн байгууллага, зууш, эсвэл уух юм зардаг уушийн газар гэх мэт олон зүйлийг заадаг билээ. Хэрхэн хэрэглэж байгаагаас шалтгаалаад иймэрхүү олон үг, олон өөр ухагтхууныг илэрхийлдэг. Тэгэхээр ерөнхий хэл ярианд нэр томьёо ба ухагтхууны хооронд үргэлж нэг нэгнтэйгээ харгалзах нэг л холбоо байдаггүй юм байна. Харин ч олон нэр томьёо нэг л ухагтхууныг, мөн нэг нэр томьёо олон ухагтхууныг илэрхийлж болдог ажээ. Энэхүү бид ерөнхий хэл ярианд нэр томьёо ба ухагтхуун хоорондоо цогц байдлаар холбогддог гэдгийг үзлээ. Одоо харин эдгээр нь Библийн хэл ярианд хоорондоо хэрхэн холбогддгийг үздэцгээе. Харин бид Библийг судлаж байх үед үг ба ухагтхуун хоорондоо хэрхэн холбогддог юм бэ? Ийм нөхцөл байдал дээрхтэй адил уу, эсвэл өөр үү? Харин Библийн ихэнх хэсэг нь энгийн үг яриагаар бичигдсэн байдаг нь бодит байдал юм. Тиймээс энгийн хэл ярианд олон нэр томьёо нэг ижил ухагтхууныг заадаг шиг Библийн хэл ярианд ч гэсэн олон нэр томьёо нь нэг ижил ухагтхууныг заадаг юм. Мөн энгийн хэл ярианд нэг нэр томьёо олон ухагтхууныг илэрхийлдэгтэй адил Библиэд ч гэсэн нэг нэр томьёо олон ухагтхууныг заадаг юм. За одоо бүгдээрээ эхлээд бичээст олон нэр томьёо нь ганц ухагтхууныг илэрхийлж байгаа талаар үздэцгээе. Христэд итгэгч хүний амьдрал гэсэн ойлголтыг илэрхийлж байгаа Библийн бүх нэр томьёог үзэх нь үүнийг хэрхэн хэрэглэж байгааг мэдэх нэг хялбар арга юм.
Зөвхөн нэг л зохиолч, төлөөлөгч Паул Христэд итгэгч хүний амьдралыг олон янзаар хэлж байгааг авч үзье. Тэр үүнийг 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 3 дугаарт ариусл, 1-р Коринф 4-р бүлгийн 17-д итгэлтэй байдал гэж хэлсэн. Тэр бас үүнийг Ромын 16 дугаар бүлгийн 19-д дуулууртай дагах гэж хэлсэн бол Галаат номын 5 дугаар бүлгийн 25-д ариун сүнсний замаар явах гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Мөн үнийг Ромын 8 дугаар бүлгийн 29-д Христтэй адил болгох гэсэн бол 2 дугаар Коринфын 3-ын 18-д ховиргон өөрчлөх гэдэг утгаар тус дүрслэн бичжээ. Гол нь Паул энэ бүх тохиолдолд Христэд итгэгч хүний амьдрал гэж бидний хэлж болох нэг л зүйлсийн тухай ярьсан байна. Бичээст ингэж олон талаас нь хэлдэг ухагтхуунууд их бий. Жишээлбэл бичээст буюу Есүсийн бүх нэрийн талаар бодож үзцгээе. Зөвхөн Есүс эсвэл Назар хотын Есүс гэж хэлэхээс гадна түүнийг Христ буюу грек хэлээр Христос гэж нэрлэдэг. Энэ нь тус тусаалган томилогдсон хүн гэсэн утгатай Месиах гэдэг еврей үг юм. Ерөнхийдөө түүнийг бас үйл явдлын 1:21-т хэлсэн шиг их эзэн, 2 дугаар Петрийн 1:11-т хэлсэн шиг аврагч гэж нэрлэдэг. Үүнээс гадна түүнийг Библиэд ертөнцийн эзэн гэж Титийн 2:13-т, таниулагч гэж Йогны 1:1-д, сүүлчийн Адам гэж 1-р Коринфын 15:45-д, ертөнцийн эзний хүү гэж Лухын 1:35-д, Давидын хүү гэж Матай 21:9-д, хаан гэж Лухын 19:38-д, бүх бүтээлийг захирах ууган хүү гэж Колососын 1:15-д, эв найрамдлыг тогтоогч гэж 1-р Тимотийн 2:5-д тус нэрлсэн байна. Мэдээж энэ бүх нэр томьёо нь өөр өнгө аясыг илэрхийлдэгч, гурвлын 2 дахь болсон их эзэн аврагч Есүс Христийг маань илэрхийлсэн бүлэг үгс юм. Тэгэхээр энгийн хэл яриатай адил бичээст ч гэсэн нэг ухагтхууныг заасан олон үгийг хэрэгэлдэг болохыг бид харлаа. Нөгөө талаар бичээст бас олон ухагтхууныг заасан нэг нэр томьёог хэрэгэлдэг. Заримдаа эдгээр нь системчилсэн теологт төдийлөн их ач холбогдолгүй энгийн үгс байдаг. Харин бичээст маш олон янзын ухагтхууныг илэрхийлэх нэг үгийг хэрэглэх бөгөөд тэдгээр ухагтхуун нь теологт маш чухал үүрэг гүйцэтгэх тохиолдол олон байдаг. Одоо бүгдээрээ системчилсэн теологт гол үүрэг гүйцэтгэдэг 2 нэр томьёог бичээсээс авч үзье. Эхлээд бид цагаатгал, дараа нь ариусл гэдэг нэр томьёог үзнэ. Бидний ихэвчлэн цагаатгсан, цагаатгал гэж орчуулдаг шинэ гэрээнд буй декая о хэмээх грек үйл үгтэй холбоотой бүлэг үгсийг үзэж эхлэе. Цагаатгалын тухай шинэ гэрээнд олон зүйлийг хэлдэгч бид зөвхөн 2 ишлэлийг л судлах болно. Эхнийх нь Ром 3 дугаар бүлгийн 28-д Паулийн бичсэн хүн ертөнцийн эзний хуулийг дагснараа биш, Есүст итгэснээр цагаатгагддаг гэж бид үздэг гэдэг үг юм. Энэ ишлэлд цагаатгал гэж орчуулсан үг нь декая о гэсэн грек үгнээс гаралтай юм. Паул энэ болон бусад олон ишлэлд декая он бүхэлдээ хүний хүчин зүтгэлээс бус зөвхөн итгэлээр бий болох ямар нэгэн зүйл гэдгийг тодорхой өгүүлдэг. Энэ утгаараа бол цагаатгал гэдэг нь тухайн хүнийг Христэд анх итгэхэд гин буруугүй гэж тунхаглаж байгаа хэрэг бөгөөд түүнд Христийн зөв шударга байдлыг хамаатуулж тооцохыг хэлдэг бай. Декая о гэдэг нэр томьёоны 2 дахь хэрэглээ нь Яакобын 2 дугаар бүлгийн 24-т байдаг. Тэнд ертөнцийн эзэн хүний гмийг цагаатгах үндэс нь хоосон итгэл биш. Итгэлтэй хүн түүний үгийг дагдгийм гэж бичжээ. Яакобынд цагаатгсан гэж орчуулсан декая о гэдэг үгийг Ромын 3-ын 28-д Паулийн хэрэглэснээс огт өөрөөр хэрэглэсэн байна. Хүн сайн үйлс бүтээж бус зөвхөн Есүст итгэснээр л цагаатгагддаг гэж Паул хэлсэн бол хүн зөвхөн Есүст итгэхээс гадна сайн үйлс бүтээснээр цагаатгагддаг гэж Яакоб хэлж байна. Сонирхолтой. Яакоб Паул хоёр хоёулаа уг санаагаа нотлохын тулд Авраамийн жишээг дурдсан байдаг.
Бид Ромын 4-р бүлгийн 1-5-д Авраамын тухай хэлсэн Паулийн үгнээс харахад Авраам ертөнцийн эзэнд итгэх үед түүнийг огт гэмгүйд тооцсон Эхлэл номын 15-р бүлэгт гарсан үйл явдлыг дурдсан байна. Энэ бол Авраамын эхний цагаатгал юм. ертөнцийн эзэн түүнийг зөвхөн итгэлд нь үндэслэн гим буруугүй гэж эхлээд тунхагласан байна. Харин Яаков нь Эхлэл номын 15-р бүлэгт гарсан үйл явдлаас 30 гаруй жилийн дараа болсон үйл явдлын тухай өгүүлсэн 22-р бүлгээс дурддаг. Эхлэл номын 22-р бүлэгт ертөнцийн эзэн Авраамд хүү яйцгаахаа Мориах уулан дээр өөрт нь өргөл болгон өргөхийг тушааж түүний итгэлийг нотлохын тулд сорж байгаа тухай өгүүлдэг. Энэ тохиолдол Яаков Авраамыг гим буруугүй гэж үзсэн эхний тунхаглалын тухай бус. Түүний гим буруугүй гэдгийг баталсан баталгаа буюу нотлогооны тухай өгүүлж байна. Тэгэхээр шинэ гэрээний зохиогчид Декая Ог хэмээх грек үгийг наад зах нь хоорондоо илт ялгаатай хоёр утгаар хэрэгжилжээ. Цагаатгалын тухай бидний үзсэн хэсэг бол ховор тохиолдол биш юм. Жишээ болгож ихэвчлэн ариун болгох, ариусл, ариун хүн, түгээрч барахгүй ариун гэж орчуулдаг грек хэлний хагиазо гэдэг үгтэй холбоотой бүлэг үгсийг авч үзье. Энэ бүлэг үгч гэсэн шинэ гэрээнд олон өөр ухаг тууныг илэрхийлдэг. Үүнийг харуулахын тулд төлөөлөгч Паул гэдэг ганц л зохиогч энэ нэр томьёоны 3 өөр ухаг тууныг илэрхийлж байгааг бид одоо үзнэ. Эхлээд бид 1-р Коринфын 6-гийн 11-д та нар их эзэн Есүс Христэд итгэсэн учраас ертөнцийн эзний ариун сүнсний хүчээр угаагдж ариун болж гимээ цагаатгуулсан билээ гэж бичсэн байгааг харна. Энэ ишлэлд Паул альва хүн Христэд анх ирэхэд түүнийг ертөнцийн эзэн хүлээн авч гимээс тусгаарладаг хэмээн ертөнцийн эзний хийсэн ямар нэг зүйлийг хагиазо гэдэг үгээр илэрхийлсэн байна. Заримдаа үүнийг шийдвэрлэх ариун байдал гэж нэрлэдэг юм. Бид цуг байгаа хам сэдвт орсон бусад үгсээс Паул яг ийм утгаар үүнийг хэрэгэлсэн байна гэдгийг хэлж чадна. Тэрбээр Коринфын итгэгчдийг угаагдж буюу гимээсээ цэвэрлэгдэж, ариун болох буюу ертөнцийн эзэн хүлээж авах хүйц болж, улмаар цагаатгагдсан буюу итгэсэн учраас зөв шударга гэж тунхаглагдсан хэмээн хэлж байна. Шинэ итгэгчид Христтэй тууштай нэгдэж, гим буруугүй гэж тооцогдож цагаатгалыг хүлээн авсан үед бий болох эхний ариун байдлыг л энд ариун болж гэж хэлээд байгаа юм. Энэ ариун болгосон буюу хагиазо гэдэг нэр томьёоны өөр нэг хэрэглээ нь 1-р Тесалоникийн 4:3-т гардаг. Тэнд Паул ертөнцийн эзний хүслээр та нар амьдралаа түүнд буцалтгүй зариулж, ямар ч завхай зайдан хэрэгт оролцохгүй байх ёстой гэж бичжээ. Паул энэ ишлэлд итгэгчдийн хичээж зүтгэх ёстой зүйлийн тухай хэлсэн байна. Заримдаа үүнийг аажмаар сайжрах ариун байдал гэж нэрлэдэг. ертөнцийн эзэнд амьдралаа зариулах нь садар самун байдлаас зайлсхийх явдалтай холбогдож байгааг Паул тайлбарласан юм. Энд Христэд итгэгчид амьдралынхаа турш гимээс зайлсхийх гэсэн байнга үргэлжлэх үйл явцыг хагиазо гэдэг үгээр илэрхийлсэн байна. Харин 3 дахь ишлэлд Паул энэ хагиазо гэдэг нэр томьёог арай өөр байдлаар хэрэгэлсэн байдаг. Тэр үүнийг 1-р Коринфын 7-гийн 14-т юу гэж бичсэнийг үздэсгэе. Тэнд нөхөр нь Есүст итгэдэггүй. Харин эхнэр нь эсвэл эхнэр нь Есүст итгэдэггүй хэрнээ нөхөр нь ертөнцийн эзэнтэй холбоотой бол эхнэр нь мөн нөхөр бас түүнтэй холбоотой гэсэн үг. Есүст итгэдэг хүн Есүст итгэдэггүй хүнтэй хамт амьдравч хүүхдүүд нь ариун билээ гэж. Энэ ишлэлд Паул нэг нь Есүст итгэдэг, нөгөөх нь Есүст итгэдэггүй гэр бүлийн хосыг дүрслэхийн тулд хагиазо хэмээх бүлэг үгсийг 3 удаа хэрэгэлсэн байна. Нэгдүгээрт Есүст итгэдэггүй нөхөр нь Есүст итгэдэг эхнэрээсээ болж хагиазо буюу ертөнцийн эзэнтэй холбоотой болсон гэж хэлсэн. Хоёрдугаарт Есүст итгэдэггүй эхнэрийн хувьд ч гэсэн яг ийм байдаг гэж хэлсэн. Харин гуравдугаарт энэ үгийн тэмдэг нэрийн хэлбэрийг хэрэглэж иймэрхүү гэр бүлийн хүүхдүүд нь ариун буюу ертөнцийн эзэнтэй холбоотой байдгийг хэмээн Коринфын итгэгчдэд сануулсан юм. Гэхдээ Паул ертөнцийн эзэн эдгээр үл итгэгчдийг гимээс тусгаарлаж өөрөө хүлээн авах үедээ болгодог гэсэн утгаар энд энэ үгийг хэрэглээгүй.
Эсвэл Есүст итгэгчдийн хүүхдүүд нь шууд аврагддаг гэж ч хэлээгүй юм. Мөн тэд бүгд Христэд итгэгчид чиг ариун амьдралтай болох гэж хичээдэг гэж энд хэлээгүй. Паулийн бичсэн бусад номноос харахад авралын итгэл нь тухайн хүний аврал зайлшгүй шаардлагатай гэдг нь илэрхий байдаг. Харин Паул магадгүй бидний авралгүй ариун байдал гэж нэрлэж болох зүйлийг л хэлсэн юм. Өөрөөр хэлбэл тухайн айлын ядаж нэг нь Есүст үнэн итгэлтэй байсан цагт гэр бүлийн нөгөө гишүүн болон хүүхдүүд нь бусдаас ангид болж ертөнцийн эзэнтэй холбогддог гэсэн санаа юм л да. Энэхүү Паул Библи буй Хагиазо хэмээх нэр томьёог жинхэнэ итгэгчдийн эхний туршлага ариун байдалд хүрэхээр хичээж байгаа хүчин чарм айлт. Зарим үйл итгэгчдийг авралын итгэлгүйч бусдаас нь ангид авч үздэг гэх мэтээр хэрэглэж байгааг бид үзлээ. Сая бидний үзсэн цагаатгал болон ариусл гэдэгтэй адил теологийн ач холбогдолтой өөр олон үг Библиэд бий. Энгийн хэл яриа шиг бичээсийн нэг нэр томьёо нь олон янзын өөр ухаг тууныг илэрхийлж байдгийн байна. Бичээст буй нэр томьёо ба ухаг тууны хоорондын иймэрхүү цогц харилцаа биднийг 3 дахь асуудалд хөтөлдөг. Энэ бол системчилсэн теологдох мэргэжлийн нэр томьёо үг хэллэгийн хэрэгцээ юм. Оюутнууд системчилсэн теологийг анх судлаж эхлэхдээ тэдний хувьд заавал мэдэх ёстой маш олон мэргэжлийн нэр томьёо байгаа мэт бодож баламгдах тал бий. Ер нь надаас оюутнууд хэдэн удаа яагаад бид эдгээр зүйлийн тухай ярихдаа энэ бүх тусгай үг хэллэгийг мэдэх ёстой юм бэ? Библиэд хэлсэн үгээр нь тэр бүх зүйлийг хэлж болдгоо юм уу гэж асуусныг би танарт хэлж чадахгүй байхаа. За яг хөө зарим талаар мэргэжлийн нэр томьёонууд хэрэггүй л дээ. Тэр бүх нэр томьёогүйгээр теологийг сурч судлаж бусдад зааж болно. Харин нөгөө талаар бичээсийг бүхэлд нь хамарсан хоорондоо нэгт уялдаа холбоотой теологийн системийг бий болгохын тулд мэргэжлийн нэр томьёо зайлшгүй шаардлагатай болдгийг. Библийн нэр томьёо ба ухаг тууны хоорондын холбоо маш нарийн олон талтай байдаг учраас системчилсэн теологчид харилцааг маш тодорхой болгохын тулд тусгай үгс түгээрч барахгүй шинээр зохиосон үгсээс бүрдэх үгийн санг бий болгожээ. Уг асуудлын хоёр талыг тодорхой болгох нь энэ хэрэгцээг ойлгоход тус болно. Эхлээд бид олон нэр томьёо нэг ухаг тууныг илэрхийлснээс гарч болох будианыг судлана. Дараа нь Библийн олон ойлголтыг нэг нэр томьёогоор илэрхийлснээр гарч болох будианыг үзнэ. За ингээд Библийн олон нэр томьёо нэг ухаг тууныг илэрхийлж байгаа үед мэргэжлийн нэр томьёо хэрэгцээтэй байдаг тухай үздэцгээе. Библийн зохиогчид заримдаа нэг үндсэн ухаг тууныг олон янзаар илэрхийлдэг тухай бид үзсэн. Гэвч энэ нь системчилсэн теологчдын хүсэж байгаа тодорхой ойлгомжтой байдлыг төвөгтэй болгодог байна. Тиймээс системчилсэн ангиллал хийж байгаа хүмүүс тухайн ухаг туун ямар утгатай болохыг тодорхой болгохын тулд мэргэжлийн нэр томьёог бий болгожээ. Үүнийг тайлбарлахын тулд сүмийн тухай ойлголтыг Библиэд хэрхэн өгүүлдэг тухай судалцгаая. Сүмийн тухай Библийн сургаалыг ерөнхийд нь экклезиолог гэж нэрлэдэг. Энэ нь мэргэжлийн нэр томьёо нь экклесиа буюу сүм гэсэн утгатай шинэ гэрээний грек үгнээс гаралтай юм. Хэдэн теологч өөрсдийн хүссэн ямар нэгэн сэдвээр ярилцахаар теологийн нийгэмлэгт ирлээ гэж бодъё. Нэг теологч нь өнөөдөр би та бүхэнд ертөнцийн эзний Израиль гэдэг хатуу онлын талаар ярина гэж юм. Тэгтэл өөр нэг теологч би та бүхэнд ертөнцийн эзний байгуулсан сүмийн тухай хатуу онлыг ярина гэлээ. Гэтэл нэг теологч би Христийн биеийн тухай та нарт ярина гэж хэллээ. Мэдээж энэ тохиолдолд эдгээр теологч яг ямар ганц сэдвийн тухай ярих гээд байгаа нь шууд мэдэгдэхгүй байна. Тэгээд ч бичээст ертөнцийн эзний Израиль, ертөнцийн эзний байгуулсан сүм, Христийн бие зэрэг үгс нь сүмээс гадна өөр олон утгыг илэрхийлдэг билээ. ертөнцийн эзний Израиль гэдэг хэллэгт Израиль үндэстнийг хамруулж болох юм. ертөнцийн эзний байгуулсан сүм гэдэгт хуучин гэрээний сүмийг ч оруулж болно. Христийн бие нь Христийн махан биеийг ч бас хэлж болох юм. Яг алийг хэлээд байгаа юм бэ? Гэхдээ сүмийн тухай ярихдаа энэ бүх хэлбэрээр хэлэхэд огтхонч буруутахгүй. Үннийг хэлэхэд шинэ гэрээнд сүм гэсэн ганцхан ухах тууныг дээрхээс гадна өөр олон янзаар хэлдэг билээ. Мөн эдгээр хэллэг нь ямар будилаан тарьж болохыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш билээ. Дээрх теологчид нэг сэдвийг эсвэл өөр сэдвийг ярихаар төлөвлөсөн эсхийг бид баттай мэдэхгүй байж магадгүй. Тиймээс иймэрхүү будилаанаас зайлсхийхийн тулд системчилсэн теологчид мэргэжлийн нэр томьёог хүлээн зөвшөөрдөг.
Экклезиолог бол сүмийн тухай Библийн сургаалын талаар ярилцахдаа хэрэглэдэг тэдний мэргэжлийн нэр томьёо юм. Товчхон хэлэхэд Библийн олон нэр томьёо нэг ижил ухагтхууныг заадаг учраас будян үүсдэг. Харин теологчид тиймэрхүү үгсийн утгыг тодорхой болгохын тулд мэргэжлийн нэр томьёо ашигладаг учраас ийм будяныг үгүй болгодог юм. Бичээст нэг үг эсвэл хиллэг нь олон өөр зүйлийг зааж болох учраас гарч болох аливаа будлянаас зайлсхийхийн тулд системчилсэн теологчид бас мэргэжлийн нэр томьёог зохиодог юм. Тийм болохоор тэд ойлгомжтой харилцахын тулд маш наривчилсан, утгыг нь шахаж багтаасан мэргэжлийн нэр томьёоны тодорхойлолтуудыг хийдэг билээ. Жишээ болгож бид системчилсэн теологт цагаатгал ба ариусл зэрэг нэр томьёог хэрхэн хэрэглэж байгааг үздэцгээе. Шинжилтийн үед протестантууд Ромын католикчуудын теологтой сөргөлдүүлэн латин хэлээр ордо салутис буюу аврал хувь хүнд хэрэгждэг дарааллыг хөгжүүлсэн байна. Протестантуудын мэргэжлийн үгийн санд ертөнцийн эзэн Христийн гин буруугүй байдлыг хувь хүнд хамаатуулан тооцох үед тухайн хүнийг гин буруугүй гэж үзсэн эхний тунхаглалыг цагаатгал гэж тодорхойлдог. Цагаатгал бол бүхэлдээ ертөнцийн эзний ажил бөгөөд үүнд хүний оролцоо байдаггүй. Харин ариусл гэдгийг протестантуудын баримталдаг дарааллаар бол цагаатгалын дараа ариун байдалд хүрэх гэсэн үргэлжлэн буй үйл явц гэж тодорхойлжээ. Энэ утгаар нь авч үзвэл ариусл нь дан ганц ертөнцийн эзний ажил биш юм. Энэ нь ертөнцийн эзний ажил ба хүний хүсэл хоёрын нэгдэл юм. Энэ ялгаа нь протестант теологт маш чухал ач холбогдолтой байдаг. За тэгвэл цагаатгал болон ариусл гэсэн нэр томьёог шинэ гэрээнд бичигдсэн бүх байдлаар нь чөлөөтэй хэрэглэдэг теологчид ариуслын тухай хатуу онолыг тайлбарлаж байна гэж бодъё. Теологчид эхлээд ариусл нь цагаатгалын дараа бий болдог гэж хэлж магадгүй. Энэ нь авралын дарааллын тухай протестант үзэлтэй маш сайн нийцэж байна. Харин протестантуудын мэргэжлийн үг хэллэгийг тууштай баримтлах талаар санаа тавьдаггүй теологчид ариусл нь цагаатгалын дараа шууд бий болдгоо гэж хэлж болох юм. Яагад гэвэл шинэ гэрээнд тухайн хүнийг гин буруугүй гэж үзэж цагаатгасны дараа эхний ариун байдлыг хүлээн авч байгааг дурддахдаа ариусл гэсэн нэр томьёог хэрэглэсэн учраас тэд ингэж хэлсэн байна. Мөн протестантуудын мэргэжлийн үг хэллэгийг чухалчилж үздэггүй өөр хэсэг теологчид ариусл нь цагаатгалгүйгээр бий болдог гэж хэлж магадгүй. Шинэ гэрээнд Есүст итгэгч хүний үл итгэгч хань үр хүүхдүүдийг ариун гэж хэлсэн байдаг учраас тэд ингэж хэлсэн байна. Библиэд хэрхэн хэрэгэлсэн байдлаар нь эдгээр үгийг хэрэгэлсэн учраас энэ бүгд Библийн үгс юм. Тэгэхээр иймэрхүү санаанууд тун амархан будляан тарьж болохыг ойлгоход хэцүү биш байгаа биз? Хэрв бид хэн нэгэн теологч дээрх 3 өгүүлбэрийг гүнзгий тайлбарлахгүйгээр шууд угсруулан хэлхийг сонсвол өөрийн эрэхгүй хэдэн асуулт асуух байх. Яг аль санаа нь зөв юм бэ? Тэд бүгд зөв байж чадахгүй. Эхэндээ бид эдгээр нь хоорондоо зөрчилдөж байна гэж хэлэх байхаа. Бид энэ хичээлийнхээ явцад системчилсэн теологчид иймэрхүү асуудлыг хэрхэн шийдэж ирснийг наривчлан үзэх болно. Харин одоо бол системчилсэн теологчид ариусл болон цагаатгал гэх мэтийн асуудлыг ярихын тулд тусгай буюу мэргэжлийн үгсийн санг бий болгож иймэрхүү будляанаас зайлсхийхийг оролддог юма гэж хэлэхэд хангалттай байхаа. Тэд эдгээр нэр томьёог өөрсдийн хийсэн томьёолын дагуу хязгаарлаж тодорхойлсон байдаг.